Сансардах үүлэн борооны явдал. Сансарт хүн үр урдмаа үлдээх талаар явуулсан эрдэм шинжилгээний туршилтын эхлэл нь сансарт анхны жолоодлогт хөлөг өөргөсөнтэй давхцсан. Сансарт ниссэн 12 дахь хүн буюу Восток 6 үлгийн бүхээгт 3 хоног сансарт гарсан Валентина Терeshkovад туршлагын туулааны эмгэнэлт тавилан тохиолдсонд эргэлзэх зүйл огтугүй. 60 цаг сансарт байж олон удаагийн хүнд ачаалд орох жингүүдэлт байхад эм хүний бие махбодод ямар нөлөө үзүүлэх вэ? Нислэгийн дараа тэр бүсгүй их хүн байж мөнхийн үүргийг биелүүлж чадах нь үгүй юу? Идеалист Королёв аимшигт туршилт хийж Терeshkovаг ниссэний дараа удалгүйдүүнийг оддын хурим хийлгэж 35 настай Чувас үндэстэн зэвсэгт хүчний хошууч Восток 4 хөлгөөр ниссэн Андреев Николаевтэй гэрлүүлжээ. Хэдэн жил хамт амьдарч дараа нь чимээгүйхэн салсан энэ хосын амьдрал өдөр бүрийн эмнэлгийн хяналт байнгын шинжилгээгээд ёстой л тамийн явдлаар өнгөрчээ. 1966 онд тэдний Елена охин төрсөн ч хүссэн хүлээсэн баяр жаргал авчирсангүй. Хөөхий тэр охиныг насанд хүртэл нь бараг л эмнэлгээс салгасангүй шинжилгээ хийсээр байлаа. Циолковскийн үнэн шав Королёв Америкчуудаас өрсөж саранд буухаар ярьж байлаа. Таалал төгсгөөсөө 1 жилийн өмнө буюу 1965 онд тэрбээр сансрын 3 нисгэгчтэй Восход хөлгийг сар тойруулан нисгэжээ. Терeshkovагийн найз Людмила Токова түүний нөхөрийг багийн бүрэлдэхүүнд оруулахаар төлөвлөж байлаа. Тэд тухайн үедээ үзэгдээгүй туршилт буюу сансарт үр тогтоох туршилт хийх ёстой байлаа. Королёв холын гарагт нисэж тэнд тосгон байгуулах мөрөөдөл сэтгэлийг нь эзэлсээр явжээ. Түүний бодлоор шинэ үеийнхэн сансарт мэдлэх ёстой байлаа. Харин ийм нислэг болоогүй юм. Королёв нас барж түүний үе залгамжлагч Глушко өндөр авч сансрын хурцлын 1-р үе төгсжээ. Сансрын улсуудын хувь заяа эмгэнэлтэйгээр төгслөө. Людмила сансраас их дэлхийгээ харах хувь дутаж 1967 онд газрын туршилтын үед нас орлоо. Туршилт дахин явагдаж 1973 онд буюу аимшигт 5 жилийн дараагаар Комаровын үхэл, Союз 11-ийн 3 нисгчийн үхэл, төхөөрөмжийн хэд хэдэн сүрэл үргэлжиллээ. 1985 онд Сан Франциско хотноо алсан сансрын биологийн симпозиумд оролцсон Виктор Калиниченко надад доорх зүйлийг ярьсан юм. Тойрог замд 7 хоног ажилласан Климук Лебедев хоёр үрийн шингэнийг авах судлах ажил хийсэн. Тэгэхдээ би тэдний эрдэм шинжилгээний удирдагч байсны хувьд бүгдийг хэлж чадахгүй ч гэсэн юу эсийг үзэх үлээтэй. Залуус маань хэдийгээр тэр бүр ажил олж өгөхгүй байсан ч гэсэн бүхний хөгжилтэй хүлээн авч байсан да. Эмч нар гутралд орж байлаа. Сансрын нөхцөлд хүний амьдралд бий болгоно гэдэг зохиомол татах хүчингүүгээр болохооргүй байлаа. Сперматозоид буюу үрийн шингэн нь согтун үнийхээс дор байдалтай ямар ч хөдөлгөөнгүй болцоход байдаг байлаа. Сансраас дэлхий рүү буух төхөөрөмжөөр нисгэгчдээс авч ирсэн хөлдөөмөл үрийн шингэнийг эхнэрүүдэд нь хийхэд ямар ч үр дүн өгсөнгүй. 1980-ад оны үеэр Салют 7 мир өртөөнүүд дээр хийсэн туршилтууд ямар ч үр дүн өгсөнгүй. Тэгвэл туршилтыг хуучин шигээ нэг их сүрхий даамай үзээгүй юм. 1982 онд хийсэн Савицкаявагийн нислэг, 1984 онд хийсэн Олег Атковын шинжилгээний ажил нь сансрын удмаас эргэж ирсний дараа үр тогтоох үйл ажиллагаанд юу нөлөөтэй болохыг судлахад чухал хэрэглэгдэхүүн өгсөн юм. Зөвлөлтийн судалгаа мухардалд орлоо. Харин Америкчууд Space Shuttle хөтөлбөрийн хүрээнд өргөн хүрээтэй жил бүр 10-10-аар нь тойрог замд хүмүүст явуулж туршилт хийлээ. Сансрын анхны урьдчилан ажлыг Жудит Резник, Роберт Маллен хоёр 1984 оны 9-р сарын 3-нд Discovery хөлөгт 41D ажиллагааны үеэр хийжээ. Эхнэргүү Роберт, нөхөргөө Жудит хоёр амрагууд биш байсан ч гэсэн шинжээчд байсан юм. Rockwell бүсийн хийсэн зохиомол татах хүчний төхөөрөмж хэвийн ажиллаж байлаа. Сансрын нисгэгчдийн биед тараан бэхэлсэн тэмдрүүлүүд газар руу өдий мэдээлэл дамжуулсан хэдий ч бас л олигтой үр дүнд хүрсэнгүй. Газардсны дараагаар Резник бүсгүй нислэгийн Эдверус буудлын эмнэлэгт ирж шинжилгээнд орсон. Тэр бүсгүйгээс 9 сарын тэмдгээс октябрь маягийн цус алдалт болсон тухай 41D ажиллагааны эрдэм шинжилгээний удирдлагын бүрэлдэхүүнд орж байсан биологч Кэрен Смит дурсан ярьдаг. Цус алдалт нь их хэмжээтэй атлаа. Ямар ч зовооргүй байсан гин. Тойрог замаас эргэж ирэх үеийн ачаалал, хурцлын үеийн стресс энэ бүгдэд нөлөөлсөн биз. Тэгвэл Жудит Резник эмнэлэгт 2 сар хэвтсэн юм шүү. Резник Маллен хоёрын шагнал нь Discovery хөлгийн бусад гишүүдийнхээс $200,000 илүү байжээ. NASA-гийн удирдагчид дээрх ажлын бүтлгүй болсон шалтгааныг судалж дуусгах хүртэл ийм маягийн туршилт явуулахыг хориглохыг эмч биологч нараас шаарджээ.
Хэл байдлын улмаас Гэрен Смит 4 нөхрийнхөө хамт удалгүй ажилласаа халагдсан байна. Сансрын нисгчдээс сансарт үзүүлсэн гайхамшиг амжилт дүр нь газар дээр тэдний гамшиг болон хувирдаг байна. Shuttle Flight хэмээх 15 бод бүтээлээс үзвэл эрэгтэй нисгчдийн 63%, эмэгтэй нисгчдийн 80%-д бэлгийн гажуудал гардаг. Эрэгтэй нисгчдийн 10% нь нислэгийн дараа эхнэр авдаг байхад 28% нь гэрэлтэй цуцлуулдаг байна. Хүн чинь хүн шүү дээ. Хүнээр сансарт туршилт хийх хэрэг байна уу? Хүн чинь автомат төхөөрөмж биш. Циолковскийн зөвгнөл биелэхгүй нэ. Хүн зөвхөн газрын амьтан бололтой.